Нэг ур чадвар үед бол энэ хоёр маань өстэй. Яг л нэг төвшөнд байгаа хоёр тамирчин байгаа тий. Тий. Нас одоо нөгөө тоолвол нас чацуу төөлвөл юу чацуу гэдэг шиг л. Бүх зүйл нь бол яг бүх зүйл нь тэнцсэн. За тулаан маань ихсэн. За даврын тоглолт бол сэтгэл зүйн үед илүү их зүйлийг шаардна. За аль нь өнөөдөр бол маш тайван байгаа. За Иран улсын тамирчин эхний 2 хоног гизэн тоглож авлаа. За ялангуяа Йордан улсын тамирчин бол үнэхээр тайван байгаад байгаа. Өглөөнөөс хойш тоглолт бол тий. Ингээл оноо алдсан ч гэсэн 90 50 шахаал. Иран улсын тамирчин Вализадeh баруун урд хөлтэй. За Йордан улсын тамирчин Алдоо Жафа. За богино зайд. Толгойн ашиглал. За яад мань нэлээд шахаж орж ирж байна тий одоо. Тий одоо 5 хоног хэдийн алдсан байгаа болохоор бас явахгүй болохгүй. За толгоор уг нь амжилттай дамжсан. За харах хоног болоогүй. За Йордны тамирчин бол за толгоонд одоо үнэхээр бас өндөр түвшний техник харууллаа тийм ээ. Өндөр ур чадрын техникээр оноо авлаа. За давхар унгаас уучраас нэг оноо ингээд нийт 4 хоног. Нэгхэн тоглоогоор 4 хоног авсан. Маш ухаалаг бөгөөд шийдэмгий тоглоо явлаа. Хормын дотор оноогоо бол бариад авсан. За гэнч яг өндөр ур чадвартай тамирчтай финалийн төлөө гараад ирсэн. Хоёр талаас иймэрхүү зүйл яг. Тэгээд яг уу. Пенальтийн тоглолтын дээр бас ийм шийдэмгий өндөр ур чадварын шилтгийг сонгож амжилттай болгоно гэдэг бол үнэхээр сэтгэл зүйн хувьд маш сайн байгаа нь харагдаж байна тийм. За 30 секунд үлдсэн 1 онны зөрүүтэй. За хоёр тамирчин бол аль аль нь. За Иран улсын тамирчны одоо яг энэ ойрын зайнаас зүүн хөлөөр доор өшгөлж байгаа өшөлт бол өглөөний тоглолтуудаас ихээд үнэхээр ганаа байгаа тийм ээ. Маш их оног авч байгаа тэргээрээ. Одоо магадгүй энэ сүүлийн секундуудад тэр өшөлт бас хийсэн. Эргэлттэй өшөлт ингээд юм чинь тий. Яг энийг бас хийгээд байсан тий. Оноо авсан шүү дээ. За өөрт суусан ур чадвар гэдэг нэрээ. Ямар ч үед байсан. Яг өөрийнхөө занд ороод ирэхэд л хийж байгаа байхгүй тий. Тэгээд цаг доошоо болсон үед үнэхээр бас тайван хийж байна тийм ээ. Хүмүүс тамирчид бол бас сандраад бас сая 180 градусаар өшөлж байгаа боловч нөгөө талнаас орсон бол нөгөөх нь бол 180 градусын өшөлт. За 2 оноогоо бол. За энэ нөгөө түрүү хэлсэн шүү дээ. 180 градустай яг эхний өшөлтөнд орсон бол 4 оноо авна. Сая бол нөгөө сүүлийнх нь өшөлтөнд орсон учраас 2 оноогоо аваад. Тэгэхээр эргэлттэй өшөлтний. За эргэлттэй өшөлт бол амжилттай болсон гэж үзсэн байна. За 6 8-6-аас. За 8-6. За Йордны тамирчин маань бүр давуу байдлыг олоод авлаа. Одоо 14 секунд. За Иран улсын тамирчнаас ямар өшөлт ирэх нь вэ? За одоо тэгээд Йордны тамирчин ингээд өгтүүлэх техникийг л явчихж штэ. За тэгтээ 2 оноо бол маш барьцгүй. Ялангуяа энэ өндөр ур чадвартай тамирчид финалийн тоглолтын дээр бол заалгын явж зурсан. 3 онооны зөрүүтэй болсон. За бүр за 2 оноо орчлоо. 2 оноо орсон дивжинээс гарсан. За адил 9. За финал шүү дээ. Ширүүхэн явж байна. Сүүлийн мөч хүртлээ. Эцсийн секундэд газар унаад хоргуулад. За 1 секунд үлдсэн. За 1 секундыг харъя. За 19 харьцаатай. За мөн шүүгч. За одоо ширүүлт явлаа. За энэ дээр бол хурцаа авах газар унаад. За ер нь хоошоогоо бол ингэж 3 удаа татах одоо хоошоо зайлж гарах юм бол торгуул ирдэг тийм ээ. За тэр нь тийм. За ингээ араар. За улаасны идэж нөгөө гүт юу За сүрний оноонуудыг даашруулсан. Дахин харуулж байна. За 2 дугаар үе. За одоо Иран улсын тамирчин бол энэ үеийг авахгүй бол одоо ялагдал хүлээх аюултай болсон. Тэгэхээр давуу талыг бол Йордан улсын тамирчин аль хэдийн авсан. Гэвч 2 дугаар үеийг алдах юм бол шийдвэрлэх 3 дугаар үе гараад ирнэ. За одоо тэгэхээр Иран улсын
тамирчин хэрхэн энэ үеийг авах вэ гэдэг. Оо за дахин эргэлтээ өшгөлт. Үнэхээр гаргууд сайн хийж байна Ордон усын тамирчин. Яг энэ талтаа. Баян хийж гин тий. Тий. Одоо хүний нөгөө үнэхэрийн олон мянгуудад авцсан сурсан өшгөлт гэдэг бол дархан мэх гэдэг бол яг л энэ баг. Тэр одоо хэсгийн тоглолт байна уу, пеналийн тоглолт байна уу энэ бүх тамирчид бол ямарч хамаа алга яг л өөрөө хийн гэсэн үедээ хийж байна. Тэр нь амжилттай болж байна. За тэг өглөө хэлсэн чинь нэг техникийг бол одоо яг хийж чаддаг байх нэг өөр тэмцээн дээр яг оруулж хийдэг. За тэг электрон систем дээр бүр оноо болгоно гэдэг бол бас нэг өөр хэрэг. Тэгээд энэ эргэлтийн өшгөлтийг хийхэд бол бас зүгээр л техникээс гадна энэ сэтгэл зүй яг энэ хүү Йордны тамирчин шиг ийм тайван бөгөөд чийдэмгий байх хэрэгтэй тийм шүү дээ. Эргэлтийн өшгөлтийг бол сануулгыг шээ. Эргэлтийн техник ороод унсан учраас нэг сануулга өгсөн. Эргэлтийн техникийг бол хэрвээ оноо оруулалгүйгээр унах юм бол торгуул аавна тийм ээ. Хэрвээ оноо нь амжилттай болчих юм бол торгуул авахгүй. За яг тэргээр сая одоо тасжуулагч маань карта өргөд тэрийг авч байна тийм. За 4 тгийн харьцаатай Йордан усын тамирчин бол уламл давуу байдлыг авсаар байна. За 4-2. За Иран усын тамирчин ингээд баг багаар оноогоо барих хэрэгтэй гэж байгаа л тийм. За энэ техникээр сая ихний үе дээр бол гайхалтай хэрэгэн эргэлтийг хийгээд 3 хоног авсан. Аль маш тайван байна уу. За тэр богино зайд. За шүгч харж байгаа. Яг л унсны дараа зогсоолоо. Торгуул бол ирнэ. Хэрвээ зогсоосны дараа унсан бол торгуул ирэхгүй байсан тийм ээ. Тэгэхээр тэквондод маань тэнцвэр гэдэг ямар чухал вэ гэдэг саяын хэсгээс харна. За 3-2 болсон. 3-6 болсон ямарч байсан. За 1 минутын хугацаа сүүлийн 1 минут. За 90 осын тамирч одоо энэ 1 минутанд л амжиж ийн 2 дугаар үеийг заавал авах хэрэгтэй. Мэдээж пеналийн тоглолтоор бүх юмаа шавхах байх. За сайн харж байна тий. За дасчуулагчид мэдээж энэ оноог байраж хамгаалаарай л гэдэг зүйл өгч байгаа. За Иран бол нэлийн шахаж орж ирж байна. За Иран усын турсан дараас нь тоглоомнуудыг явсан. Харах амжилттай болоогүй л за энэ зүүн хөлийн шүлтүүд ирэх гээд байгаа. Доор. За тэр. За аргагүй. За. За 3 оноо. Орсон боловч харамсалтай нь одоо зуурсан цэвэр өшгөлөөгүй зуурч өшгөөсөн гэд 3 оног нь хассан. За маш чухал одоо видео реплейн шийдвэрийг харъя. За яалч зуурцсан л харагдаж байна да. Хэцүү даалгавар дээр бол. За карт маань бол цуцлагдсан. Тиймээс одоо шийдвэр хэвээр үлдэж 7-3-аас үргэлжлэнэ. За одоо 30 секундын хугацаанд Ираны тамирчин бол нэлээд шахаж явах хаа. За 30 секунд их ажиллах байх. За тийм ашгаа явж байна. За одоо энэ оноог барих хэрэгтэй байгаа. За ямар нэгэн болов. За энэ зүүн хөлийн дээш өшөлтийг бол ер нь Йордны тамирчин мэдсэн тийм ээ. Сайн нэг алдаад. За энэ өшөлт бол үнэхээр гайхалтай юм аа. Бүх үеуд дээр энэ өшгөл төрөл одоо давуу байдлаа авчлаа. За одоо энэ бүр шийдвэрлэх мөцөд. Пенал гарan гартлал ер нь бүх тоглолтнууд дээр энэ өшгөл дээр хийж байсан. Мэдээж өрсөлдөгчнүүд судлаад мэдчихсэн. Тэгтээ хүний дархан их бол үнэхээр зогсоогдчихгүй тийм ээ. За 11-4. За одоо даалгавар бол Иран усын тамирчин маш хэцүү болсон. За Йордан усын тамирчин бол маш зөв тактик хэрэглэж байна. Оноо илүү мөртлөө оноогоо барихгүйгээр өөрөө довтлоод байна. Энэ бол үнэхээр сайн хамгаалт. Яалтчгүй сайн хамгаалт. Одоо манай Монгол улсын гавьяа тасалжуулагч Гайрд маш бол нэгэнтэй хэлсэн байдаг тийм ээ. Хамгийн сайн хамгаалт бол довтлогоо юм а гэж. Яг тэрийг л одоо Йордан усын тамирчин бол хийж байна. За тэр оног. Ердөөсөө зүгээр зогсож эсвэл зугтаж оноогоо бол хамгаалахгүй ш тийм ээ. Яг л довтлосоор байгаа л хамгаалчих чинь. За Йордны тамирчин 3 санаатай учраас мэдээж. Сүүлийн мөч. За ингээд 27 дахь удаагийн Аз ТV-ийн авраг шалгаруулах Азуудын хамгийн шилдэг тамирчдын авраг шалгаруулах тэмцээнд нь хасах 54 кг-ийн хэмжээнд Йордан улсын тамирчин Алдауд Алфазар алтан медаль, аврагын алтан медалийг авлаа. Иран улсын тамирчин Ясин Вализадeh Аз ТV-ийн залуучдын аврагын